Манай улс 2019 онд 577 мянга гаруй жуулчин хүлээн авч 1.7 их найт төгрөгийг аялал жуулчлалын салбарт төвлөрүүлсэн. 2022 онд 290 мянга гаруй жуулчин хүлээн авч 350 сая Америк доллар төрсөн таатай мэдээ бий. Харин он гарсаар 125 мянга гаруй жуулчин хүлээн авсны 97 мянга гаруй нь Оросын албаны улсын иргэн байгаа бол 1000 орчим нь Таиландын хаант улсын жуулчид иржээ. Энэ нь ковид цар тахлын дараах аялал жуулчлалын салбар сэргэхийн зэрэгцээ Таиланд улстай ч мөн аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсэн. Тодорхойлбол энэ сараас эхлэн 1 жилийн хугацаанд Таиланд Монгол чиглэлд агаарын тээврийн шууд нислэгийг эхлүүллээ. Ингэснээр хоёр улсын хамтын ажиллагаа эдийн засагт эргэн нөлөө авчрах боломж бүрдэж байна. Монгол Таиланд хоёр улс хоорондын зорчигч жил ирэх тусам эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү шууд нислэг үйлдэж эхлснээр аялагчдын тав тухтай байдлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр зорчигчдын тоо болон аялал жуулчлалын салбарт ч мөн эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Бид Монгол улсын тухай Чингис хаан болон түүхээр нь л мэддэг. Мөн үзэсгэлэнт байгалийн тухай мэдээлэлдээ үргэлж танилцж байдаг. Тиймээс үзэсгэлэнт байгальтай танилцж аялах боломж үрдэж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархаж байна. Цаашдаа Монгол улсын уйлж дотоод хэргийн яам болон бусад одоо холбогдох яамдуудтай байгуулах хилцээр эдийн засгийг тэлхтэй холбоо бүхий асуудалтай тухайлах юм бол Таиланд улсын Чангмай хотыг Орхон аймаг Эрдэнэ хоттой бас эгчдүүсээ харилцаа тогтоох энэ одоо санамжлагын төсөл бас аль бисаар бэлэн боллоо. Тэгээ үүний хүрээнд бол зөвхөн одоо хоёр улсын хооронд гэхээс илүүтэй давхар хотуудын хооронд нь одоо эгчдүүсийн харилцаатай болох эдийн засгийг тэлэх тодорхой хөрөнгө оруулалтуудыг татах түүн дээр одоо доторыг давхардуулан тооцохгүй байх энэ хэлцээрийг өргөжлүүлээд хийя гэдэг ийм байр суурьнд орчиж байна. Мят компани 10 дугаар сараас 4 дугаар сар хүртэл зөвхөн улирлын чанартай Таиландын чиглэлд нислэг үйлддэг байсан. Харин энэхүү Тайвэжд компанитай хамтран нислэг үйлдэж эхэлснээр чухал ач холбогдолтой юм. Эхний ээлжинд тус компани 165 хүний суудалтай Airbus A321 агаарын хөлгөөр 7 хоногт нэг удаагийн хуваарьт нислэг үйлдэх юм байна. Харин цаашид хуваарьт нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэдгийг ч талууд энэ үеэр онцолж байлаа. Мөн тун удахгүй манай улс Кувейт, Катар, Америк нэгдсэн улс зэрэг улстай шууд нислэг үйлдэхээр хилцэж байгаа юм байна.